За сайн бацгаана уу. Тэгээ ерөөдөө яг энэ удаа бол өөрийнхөө яг AI дээр хийж байгаа системийнхаа тухай юу нэг би яг юу хийгээд байгаа. Миний яг AI систем гэж яг ямар юм байгаад байгаа гэдгийн тухай юм тайлбар бичлэг хийж явъя. Тэ хүн болгонд одоо нэг үрчлэн тайлбарлаад яваад ахаар жоохон юу болохоор нэг үсэн бичлэг хийгээд тайлбарлаа явчаа гэж яриад байгаа. За тэгэнгүүт миний систем бол ерөнхийдөө бол AI систем те. Ер нь би бол нэг богинохон л яриа явчихъя. Богинохон л яриад. Одоо нөгөө AI систем одоо AI гэх тэгэнгүүт ер нь манайханд бол баг хамгийн түрүүнд л бодогддог л ах л та OpenAI те. Gemini одоо Nano юу те. Одоо нөгөө Nano banana ч л нэг юм их. Тэгэнгүүт ChatGPT гэх ер нь бол өргөн хэрэглэгддэг. Тиймэрхүү AI-г л яг тиймэрхүү юм бол хамгийн түрүүнд бууж ирдэг баг. Тэгэнгүүт AI гэдэг чинь амар том тийм ертөнц болохоор би нэг хэсэгт нь одоо юу гэдэг нөгөө зураг боловсруулалтыг хийдэг тийм AI систем бол хийж байгаа. За тэгээ тэрний тухай ерөнхийдөө бол нэг тайлбар хийж явангаа, нуцтай тайлбар хийж явангаа. Яг өөрийнхөө хийж байгаа ерөнхийдөө бол аюу их тийм юутай хүмүүс сонирхсан гэх юм уу. Тиймэрхүү Японд ч гэлтгүй, ер нь Монголд ч гэлтгүй, энэ айл ч улсад ч хамаагүй яг нийтээр хэрэглэх боломжтой тиймэрхүү AI систем бол хөгжүүлээ явж байна. Тэгээд тэрнийхээ талаар бичлэг хийх гээд. Тэгээд юун дээр уг нь бол Ubuntu дээр хийсэн. Тэгээд яг Ubuntu дээр хийнгээ тэн дээр бичлэгээ хийгээд яг ингээ тайлбар хийгээ явъя гэдэг чинь би Ubuntu дээр нөгөө voice оруулж чаддаггүй. Тэгээ шууд Ubuntu дээр бичлэг хийчихэд дараа нэг өөрөө компьютер дээр яг тайлбар хийсэн бичлэг хийгээ явчихъя гэж бодоод гарч ирсэн. За тэгэнгүүт миний систем бол өөрөөхөдөө бол яг одоо юу гэдэг зургийн боловсруулалт, асар их зургийн боловсруулалт хийдэг AI систем баггүй. Тэгэнгүүт тэрэн дээр бол яг GPU гэдэг зүйл надад шаардлагатай болно. Тэгээд яг GPU гэдэг зүйл шаардлагатай болонгуудаа GPU гэдэг чинь ерөнхийдөө бол нэг компьютерийн нэг төрлийн тийм юу байхгүй юу? Нэмэлтээр суурилуулагдсан нэг тийм төхөөрөмж. Тэгээд тэр төхөөрөмж одоо ерөнхийдөө бол хэр сайн байхаа шалтгаалаад яг AI-ийн зургийн боловсруулалт бол яг одоо тийм үү веб камер дээр зургийн боловсруулалт хийя гэхэд бол яг ингээд хоцрогдолт байхгүй. Яг хоцрогдолт байхгүй нөгөө яг real time дээр боловсруулалт хийгдээд тэг яг ингээд таамаглал гаргаад энэ хүн мөн биш ээ гаргаж ирдэг зүйл. За тэгэнгүүтээ ягаад GPU гэж яриад байна вэ гэхээр компьютер бол мэдээ CPU-гээр ажилладаг тийм үү. Энэ тэдгийн команд өдрээс CPU-гээр дамжуулж ажилладаг болохоор ерөөхдөө CPU бол нэг иймэрхүү нөхцөлд ажилладаг. За энэ нэг амархан тайлбар өгөх юм бол нэг юм дөрвөн зурагнаас хүн хайхад бол асуудалгүй ч юм уу те. За тэгэнгүүт энэ нь бол нэг 400 зурагнаас хүн хайхад асуудалгүй ч. CPU дээр 400 зурагнаас одоо юу гэдэг боловсруулалт хийя гэдэг юм бол амар гацдаг байхгүй. Та нэг компьютер гацдгийг мэддэг шүү дээ. Нөгөө юу яагаад нэг ингээл жирэлцэж ирээл нэг юм гацалтай те. Яг нэг real time биш нэг юм унж ирээл. Тэгээд тиймэрхүү гацалт үүсдэг. Тэрийг үүсгэхгүй тулд GPU гэдэг зүйл хэрэгтэй гэдэг хэвхэв. За тэгээд юуны AI-ийн зургийн боловсруулалт гэж яг юу гэдэг байгаа юм бэ те. Гэх юм бол юу яагаад одоо одоо энэ зурган дээр тайлбар хийлээ гэхэд бол өөрөөхд одоо нэг юм зурагнаас одоо объект хайж байгаа гэсэн үг тийм үү? Байшин, одоо хүн, дугуй, цүнх, тэ нүдний шил, малгай. Тэгээ янз бүрийн модель байх юм бол тэрийг хайна гэсэн. Одоо энэ бол энгийн нэг юм зурагнаас боловсруулалт хийгдээд нохоо муур гэж энэ байна. Энэ бол муур юм байна. Энэ бол нохоо юм байна гэдэг. За тэгэнгүүтээ энэ бол нөгөөхдөө бол яг энэ муурны модель байгаа. Тийм үү? Одоо юу гэдэг нэг моделийг бол муурны модель хийхэд бол ерөнхийдөө нэг за багадаа нэг 1000 зураг. Гэтэ 1000 зураг бол ерөнхийдөө хангалтгүй байдаг. Би юу нэг хөвчлэн бол нэг 100000 зураг хавцаа
ашиглаад тэгээд тэндээс нэг модель гаргаад тэрийг ерөнхийдөө бол C#, C++, тэ CMake гэдэг ашиглаад яг Windows-ийн орчинд хийдэг спүүтэй болохоор. За тэгээд GPU гэдэг бол нэг тиймэрхүү юм те. Тэгээд ер нь заавал Windows юм уу гэдэг нэг юм асуулт гардаг байхгүй. Windows дээр яг ингээд систем хийгээд тийм үү ингээд энэ тэн туршилтыг явъя гэдэг юм гэдэг ерөнхийдөө бол компьютер шаардлагатай болов компьютер ч өөрөө асар их үнэтэй зүйл. Асар их цаашаа ерөнхийдөө бол үнэтэй зүйл тийм үү. Нэг юм жижигхэн систем туршихын уран заавал нэг компьютер авах шаардлагатай болцоод байдаг. Тэрийг компьютер биш өөр нэг ингээ орлуулчих юм байна уу гэд хайгаад үзэнгүүт бол Ubuntu дээр бас хийх боломжтой. Ubuntu гэх юм бол надад бол хамгийн түрүүнд Raspberry гэдэг зүйл бол санаанд орно л тоо. Тэгээ Raspberry гэдэг чинь бол өөрөө нэг юм жижигхэн компьютер ерөнхийдөө бол нэг юм програм хөгжүүлэлт ч юм уу одоо тэгээ AI хийдэг эсвэл нэг юм робот эдэр хийдэг электроникийн чиглэлийн IT-ийн чиглэлийн хүмүүст бол аюул сонирхолтой юм хийгээ яваад байдаг. Би ч гэсэн нэг энэ дээр нэг хөнгөн зургийн боловсруулалт бол хийх боломжтой. Гэхдээ яг real time дээр бол боломжгүй. Яг миний хийсэн юу гэх юм бол нэг юм яг 20-т бүс рүү хүн орж ирэх юм бол юу гэдэг гэрэл асаадаг нэг тийм систем байгаа байхгүй. Тэг ерөнхийдөө нэг яг л 2 секундын 1-2 секундын яг хацарталтай байдаг. Тэгэнгүүт яг 20-т бүснээс камера нөгөө тийш эргүүлж байгаа байхгүй. Яг урдчлаад 2 секундын хавцаач юм те. Тэр аваас хүн ингээ ирэх юм бол яг 1-2 гэж ирээд гол зогсноо гэсэн үг шүү дээ. Яг тэр секундээ тооцоод камера жоох яг эргүүлээл тавьчихгод ямар ч асуудалгүй ажилтдаг. Тэ. Гэхдээ заримдаа бол бас нэг зүгээр нэг юм бараа мараа тийм үү. Яг юм том өндөр хэмжээний хөрөгч мөрөгчийг бол хүн байна гэж бас харах гэдэг. Нөгөө зургийн модель нь өөрөө нэг 1000 ширхэг зураг ашигласан ч юм уу те. Тэр нэг 1600 зураг ашигласан баха. Тэгэхэд бол нэг тиймэрхүү юутай таамаглалын төвшөнтэй ажилдаг. Тэгээ хэрвээ Raspberry дээр GPU гэдэг зүйл байх юм бол асуудалгүй ажиллах боломжтой. Гэтэ GPU гэдэг зүйл байдаггүй. GPU гэдэг зүйл заавал гаднаас нэмэлтээр залгаж өгдөг. Тэгэнгүүтээ GPU гэдэг чинь өөрөө яг юм дангаараа зарагддаг зүйл нь нэлээд үнэтэй байдаг. Би бол үнэтэй л гэж бодчих юм. Ерөнхийдөө бол үнэтэй баха. Тэгээ ерөнхийдөө бол хамгийн хямдхан GPU л нэг 15,000 йен гэж явж байна. Тэгэнгүүтээ за миний компьютерийн GPU ямар GPU вэ? Би бас өөрийнхөө компьютер дээр яг ингээд Windows-ийн орчинд AI хийгээ явангууд энэ GPU-г ашигладаг тийм. NVIDIA GeForce GTX 1650. NVIDIA GTX 1650 гэдэг зүйл энэ байна тийм үү. Энийн үнэн хэдийн хинч шоуж үнийн харах. За нэг энэ хавцаа юм уу та. Тэгэнгүүт нэг та өсрөөл нэг 20,000 йен. Тэгэнгүүт 20,000 йен дээр нэмээд юу орж ирж байгаа байхгүй юу? Нөгөө Raspberry чи үн орж ирж байгаа. Тэгээ Raspberry бол ер нь бол бас тийм үнэтэй зүйл бас биш. Тэгэнгүүт Raspberry чинь болохоор та нэг дунджаар одоо нөгөө меморигоос хамаарат байдаг тийм 8 ГБ меморитой байх юм бол нэг 15,000 йен тийм 16 минутын холны 20 минут. Тэгээ ерөнхийдөө RX Raspberry 5 гэх энэ бол 2 жилийн өмнө хавцаа гарлуу байлаа. Тэгээ 24,200-тэй саяны миний 20-ыг нэмэхээс чинь энэ хавцаа болж байгаа байхгүй. Ерөнхийдөө бол жижигхэн компьютер GPU-тэй жижигхэн компьютер болчихж байгаа гэсэн. Дөрвөн манд. Гэхдээ яг энэ хоёрыг холболт хийгээд яг ингээ инсталл хийгдээд систем тэрэн дээр яг ажиллах уу гэвэл баталгаа өгөхгүй. Үнэхээр өгөх боломжгүй. Яг л Raspberry гэдэг чинь туршилтын ч гэх юм уу яг аль бие усны яг энэ компьютер шиг юм бүтээгдэхүүн болж гарч ирээгүй. Тэгээ нэг юм хөгжүүлэлтийн юм дээр явж байгаа тийм гэж ойлгоод байдаг шүү дээ. Би бол хийж үзэг болох нь мэдэхгүй л юм.
За тэгэнгүүтээ яг энэ удаа би өөрөө Windows биш Ubuntu систем дээр хийсэн баггүй. Тэгээ Ubuntu систем дээр яг Raspberry-тэй адилхан яг энэ үеийн яг энэ зориултын ийм төхөөрөмж гарч ирсэн дээ. Жипүүтэй ийм төхөөрөмж гарч ирсэн баггүй. Тэгээ иймэрхүү төхөөрөмжүүдийг ашиглаад би яг одоо компьютер дээр яг адилхан ажилдаг тийм үү. Компьютер бол яг real time дээр яг ингээд зурагнаас, камернаас бол камерны дэлгэцнээс бол нэг юм юу аваад байгаа шүү дээ. Боловсруулалт хийгдэт объект бол ингээ хайгаад байгаа тийм үү. Хүн хайгаад ч юм уу, машин хайгаад ч юм уу явахад бол real time дээр яг ажилдаг. Тэгэнгүүтээ тэр нь бол ерөөхдөө Raspberry дээр бол хоцрогдолтой тэгээ ачааллаа дийлэхгүй байдаг гэдэг. Тэгээ тэрийг энэ үед яг шинэ төхөөрөмжн дээр ажиллуулж үзсэн. Тэгэхэд бол яг компьютер дээр ажиллуулж байгаа юм шиг ажиллаж байгаа. Тэр нь яг point нь болж байгаа байхгүй. Одоо юу гэдэг шинэ төхөөрөмж нь яг Японд бол албан ёсоор нодлон 1 сарын 17-наас эхлээд яг зарагдаж эхэлсэн байна. Тэгвэл нэг зохион бүгдгээд яг худалдаанд гараад нэг 1 жил болж байна, 2 жил болж байна л тийм төхөөрөмж. Тэгээд тэр төхөөрөмжн дээр яг өөрийнхөө яг AI системийг ингээд хөрвүүлээд ажиллуулах боломжтой байна гэж явж байгаа. Тэгэл яг Ubuntu дээр ажиллуулчаад тэгээд тэр Ubuntu дээр яг ажиллаж байгаа бичлэг хийгээд тэрийг тайлбарлаа явъя гэдгсэн чинь би Ubuntu дээр нөгөө voice оруулж чаддаг. Чаддаг жоохон нөгөө Bluetooth дээр speaker холбож чаддаг. Тэгээ бичлэг хийгээд тэр бичлэг бол яг компьютер дээр тайлбарлаа явъя гэж бодож байгаа. Бодсон. Тэгээ Ubuntu дээр ажилласан бичлэг. За тэгэнгүүт ямар систем вэ гэхээр нөгөө AI ашиглан ерөнхийдөө бол одоо тийм үү хабын тийм инженер тийм үү хөдөлмөрийн аюулгүй байдлын одоо тийм одоо юу гэдэг эрсдлээс хамгаалахад туслах дэмжлэг үзүүлэх зорилгоор хийгдэж байгаа аппликейшн тиймэрхүү систем байгаамаа. Тэгэнгүүт Ubuntu руу орохоос ч бас нэг point нь болохоор компьютер дээр бол ер нь бол C#, C++ зэрэг C Mac бүгдийг ашиглаж байгаа байхгүй чипүүдийг. Ubuntu дээр бол бүгдийг ашиглах үнэхээр боломжгүй. Тэгэнгүүт шууд Python руу шилжүүлж таарсан бүх кодоо. Яг Python дээр яг Windows дээр адилхан яг тийм юу гэдэг одоо ийм адилхан иймэрхүү дизайнераа яг өөрөө хийгээд дуусгасан байна. Тэгээд тэрийг яг ажиллаж байгаа бод дээр ажиллаж байгаа яг бичлэгээ яг ингээд тайлбарлаад явъя гэж бодож байна. За тэгээ ерөнхийдөө систем бол ерөнхийдөө иймэрхүү 1 2 3 4 менютэй. За тэгээд энэ бол 2 дахь меню хабын монитор. За тэгээ нэг юм мэдээж дэм байх ёстой тийм үү. Одоо энэ бол light дэм байгаа байхгүй. Тэгэнгүүт dark дэм рүү орно. За тэгээ систем яг ажиллаж эхлэж бол home юун дээр бол одоо нөгөө өөрөө яг бэлтгэсэн хабын одоо юу каск хантаазаа яг ингээд шалгадаг тийм үү. Камернаас тэрийг хайдаг юм боловсруулалт хийдэг модулөө ажилуулна. Тэгээ модулөө ажилуулж байгаа. Тэгээд үр дүнгээ ингээд зурган дээр бол гаргацсан байна. Тэгээд ингээд энэ дээр ерөөхдөө бол том харагдахгүй. Ерөөхдөө нэг иймэрхүү шүү гэд нэг харуулах маягийн дээр гарсан. За тэгэнгүүт бол яг энэ боловсруулалт гэдэг зураг хадгалчихж байгаа шүү дээ. Одоо яг тэр зураг бол ерөөхдөө тайлбар хийн. Одоо энэ дээр гарч ирж байна. Одоо нэг ийм зураг байхад эндээс бол нэг юм ногоон хантаад, шар хантаад эсвэл улбар шар ч юм уу яг нэг юм албан ёсны өнгө байдаг ш нэг юм тод харагддаг, өдөрч тод харагддаг, шүнж тод харагддаг, гэрэл тусгадч энэ бол тод харагддаг нэг юм. Тиймэрхүү өнгийн хантаадл байх юм бол ерөнхийдөө бол аюулгүй байдал дээр бас хангагдсан байна гэж би бол хувьдаа бол бас үзээд байгаа. Одоо энэ дээр бол юм ногоон төрлийн хантаац өмссөн байна гэдгийг харсан байна. Одоо энэ зурган дээр те хантаацгүй хантаацтай ажлын хувцас бол байгаа. Гэхдээ одоо иймэрхүү нөгөө юуны газар шуганы ажил тийм үү? Иймэрхүү барилгын дөнгөж эхэлж байгаа ажил дээр бол одоо юу гэдэг заримдаа ингээ орой болцсон ч юм уу те. Тиймэрхүү үед бол ингээ гэрэл мэрэл тусгахад бас харагдахгүй шүү дээ. Иймэрхүү ажлын хувцаснууд бол яг энэ албан ёсны юм тод нэг юм юу гэдэг лээ? Нэг юм юутай. Гэрэл нэг яг ингээ тод ойж харагддаг тийм
аюулгүй хувцастай л баг. Тэр хувцсыг бол яг харж үздэг тийм модель хийсэн байгаа. Тэгээ нэмэлт дээр касктай юу каскгүй юу гэдгийг шалгадаг. Ерөнхийдөө барилга тийм одоо уул уурхай газар шороо ерөнхийдөө бол юм ажил дээр бол номер 1 бүтээгдэхүүн жоохон яг ажлын юу бол каск байдаг. Ер нь каскгүй бол ер нь айгүй хэцүү шүү дээ. Яг нэг осол авруулах бол толгоогоо төхөн. Тэгээ толгооноос л ашиг бэртэл амнаа. За тэгэнгүүтээ одоо 3 дахь меню менежмент рүү орж ийн. Тэгээ эндээсээ бол яг тухайн үед дүр хийгдэж байгаа AI-аар яг харьцуулагдсан тэгэнгүүтээ нөгөө юу гэдэг одоо нөгөө каскгүй байна эсвэл нэг юм фантазгүй байна гэсэн мэдээлэл хадгалж авч байгаа. За тэгээ хадгалж аваад тэрийг ингээд татаж авах боломжтой. Тэгээ татаж авах Excel файлаар бол татаж авах боломжтой. Тэгээ энэ нь ерөнхийдөө light mode-ыг бол dark mode руу хөрвүүлж чам. За тэгээд хоёр дахь яг үндсэн яг монитор руугаа ороод одоо энэ дээр ажиллуулж үзнэ. Тэгэнгүүт ерөнхийдөө яг ингээд автоматар ажилладаг эсвэл яг гараар ажилладаг гэсэн нэг юм хоёр төрлөөр хоёр контролтой хийгдэж байгаа. Одоогийн үед бол одоо бол яг энэ гараар ажиллаж байна. Тэгэхээр камер бол ерөөсөө солигдох боломж байхгүй. За тэгээ no helmet гэж гарч ирж байгаа. Энэ бол каск байхгүй. Тэгээд яг ингээд хөдөлгөөн айгүй хийж байгаа. Яг real time дээр яг ингээ хоцролт байна уу те камерын дээр яг хоцролт яг мэдэгдэж гэнэ үгүй юу гэдгээ яг харагдаж байгаа гэсэн. Хянаж байгаа гэх юм уу? Яг хоцролт байна уу үгүй юу гэж хянаад тэгээд ерөнхийдөө хоцролт байхгүй гэдэг яг мэдрээд айгүй ер нь бол тааламжтай л байгаа л да. Компьютерын онд ингээ Raspberry шиг юм жижигхэн NVIDIA-гийн төхөөрөмж гараад ирвэл тэн дээр яг над шиг ингээ AI хийдэг тийм үү? Ингээ AI хөгжүүлж явдаг тийм хүмүүс байвал тэр хүмүүст бол айгүй тохиромжтой гоё зүйл юм болж таарсан гэдэг. Одоо энэ дэр юуны фантази өмсөд үзнэ. Тэгэнгүүт нэг юун дээр одоо юу гэдэг яг гүйж ээж магадгүй. Тэгээд нөгөө камертайгаа хит ойрхон болоод ирэнгүүт бас тэрийг бас нэг хувцс гэдгийг хувцс гэж бас хүлээж авахгүй байх магадлал жоохон байгаа гэвлээ. Гэхдээ ерөнхийдөө нэг 10,000 зураг авсан болохоор бас гайгүй байх болов. Яг ингээд нөгөө ажлын талбайгаа ингээд жоохон зайнаас харчих болохоор юм бол гайгүй яг ингээд хувцастай үгүй юу те. Яг юм ногоо хантаа өмссөн байх өмсөг байна гэдгийг ер нь бол таамаглал хийгээд зураг боловсруулалт хийчих хаа гэж бодож байгаа. Ерөнхийдөө бол яг ингээд хэдэн хувийн таамаглалтай байна гэх юм. Яг одоо би ингээд каскгүй гэдэг яг ингээд энэ дээр толгойн юугаас ирээд байна л да. Тэгээ улаан үрээ. Тэгэнгүүт ерөнхийдөө бол энэ бол нэг 80-аас биш ээ. 94-өөс нэг 99% ч юм 98% ч юм. Энэ бол айгүй өндөр гарч ирдэг. Айгүй өндөр хайх боломжтой байгаа. Энэ тэр нь бол нөгөө модель ямар төвчнөр хийгдсэн тийм үү? Хэдэн зэрэг зураг ашиглаж хийгдснээс хамаарат одоо тийм таамаглалын хувь нь өсдөг гэсэн үг байхгүй юу? 10,000 хавцаа ийм зураг ашигласан гэхээр чи ер нь бол таамаглалын төвшин бол нэлээд өндөр байгаа гэсэн үг. Тэгээ яг энэ дээр бол каскгүй гэдгээ бол найдвартай шалгачих боломжтой. Шалгаж чаднаа. Тэгээд яг гараар ажиллаж байгаа болохоор бол камера бол гараараа солино. Тэгээ миний энэ доор бол нэг камер байгаа. Тэгээ хоёр USB камераар яг ажиллуулж үзэж байгаа болохоор хоёр камераар ингээд сольж ажиллуулж байгаа. Тэгээ on off хийгээд за одоо энэ бол автомат товчон дээр дарагдчихэв. За автомат товчон юу вэ гэхээр одоо хоёр USB камера ингээ свичгээ солио яваад байдаг гэх юм. Автоматар камерын солигдоод ингээ ажилтнаа 24 цагаар явж ажиллахаагүй гэж ажиллаж байгаа. За тэгэнгүүтээ яг одоо энэ Jetson NVIDIA гэдэг яг юу юм бэ? Тэг яг энэ дээр яг доторх CPU яг ямар байралтай юм бэ гэд харуулах гээд энэ бичлэгэн дээр нэлээд хайгаад цаг алдсан байгаа. Тэгээ энэ дээр би зураг дараа скриншот хийгээд авцсан. За тэгэнгүүтээ энэ бол харагдчихэв. Ерөнхийдөө яг энэ хэсэг бол GPU яг албан ёсны ажиллуулах боломжтой GPU байна. Энэ нь бол яг хит гэдэг нь бол тодорхой би бол бас мэдчих чадаагүй. Гэхдээ яг энэ одоо Raspberry шиг юм жижигхэн модуль дээр
жипүү суулгацсан байгаа л гэсэн үг. Тэгээд тэр жипүү нь сая бичлэгээр хэдүүлээ ажиллуулж үзлээ. Асуудалгүй ажиллаж байгаа. Ямар ч гэсэн хоцрогдолт бол байхгүй гэдэг нь хамгийн том point л доо. Тэгээ хоцрогдолт яг ингээд камернаас яг ингээд яг real time-аар ингээд зургийн боловсруулалт хийж чадчих байна гэдэг нь өөрөө хамгийн том point байхгүй. Тэгээ тэрийг чадчихвэл бусд нь бол дараагийн асуудал бүр хөнгөн жижигхэн асуудал гэсэн үг л дээ. Яг хамгийн том хийц юм бол хийж юм. Тэгээ энэ камера бол on off хийгээд автоматар ажиллуулаад. Одоо энэ автомат горим дээр ажиллаж байгаа. Тэгэнгүүт яг камерын дээр одоо яг энэ малгаагүй ингээд улаан хүрээ татсан байгаагаа ингээд секунд болгонд тоолоод байгаа байхгүй юу? Тэгээд 150 хүрэх юм бол камер солигдно гэдэг. Одоо энэ 120-оос явж байна 140 150 гэдэг ингүүд камера автоматар солигдоод одоо юу гэдэг нэг 3 USB камер эхний ээлжинд 3 USB камер ашиглана гэж бодож байгаа. Тэгэнгүүт 3 USB камера бол одоо тийм үү яг ажлын талбарын яг 3 өнцгөр ч юм уу те 3 өнцгтөл ингэж байрлуулах болов уу гэж бодоод тэгэнгүүт тэр 3 камера ингээ байн ингээ свичгээ яваад байгаа байхгүй. Тэ тэр бол энэ хамгийн best ажиллагаа юм болов уу гэж хараад байгаа. Тэгээ энэ автоматар ингээ солигддог. За тэгэнгүүт одоо энэ менежмент гэ менюлог орж ирэнгүүт одоо эндээс бол яг өмнөх датануудаа бүгдийг шалгаж харж болно. Хэднээс хэдний хоорондох өнгөрсөн сарын өнгөрсөн жилийнхтэй улирлих эсвэл хагас жилийнх ч юм уу. Одоо яг одоо энэ бичлэгийн дээр бол 1 сарын 6-наас 1 сарын 9-ний хүртэлх датаг хангууд 2 дата гарч ирж байгаа. Тэр 2 датагаа бол Excel файлаар татаж авна. Энэгэд бол байгууллага дотор яг Microsoft-ыг айгүй их ашигладаг байх. Тэгээд татаж авсан Excel файлынхаа датаас хамаараа тайлан баланс гардаг ч юм уу. Цаашаа хөрвүүлэх боломжтой. Тэрийг ч бас ингээ аппликейшн дээр яг ингээ нэмэх боломжтой. Энэ тайлан баланс бас нэмчүүл бас хэрэгтэй юм шүү. Тэгээ одоогийн байдлаар бол тийм үл хийгдэг байна. Ямар ч гэсэн Excel файлаас татдаг болцсон. Тэгээ дараагийн ээлжинд бол Excel файл ч юм уу PDF үүсгээд имэйлээр илгээдэг ч юм уу боломжтой. За тэгээд нэг гол юм одоо энэ чинь нөгөө JSON Ubuntu-гийн орчин дээр хийж байгаа болохоор Python дээр 100% бичигдэж байгаа. Тэгэнгүүтээ Python дээр бичигдэж байгаа давуу тал нь гэх юм бол энэ mobile application болох бүр амар боломжтой. Амар ч яг энэ бол 100% боломжтой. Яг мобайлаас ингээ харах боломжтой ч юм уу те. Одоо хавийн инженер нь юу гэдэг 15 давхраас энэ систем тавьчаад те 2 3 давхраасаа ингээ утсаараа ингээ харах боломжтой ч юм уу. Тэр бол ихтэй дараагийн асуудал. Одоо ерөнхийдөө тэр бол боломжтой тийм систем хөгжүүлэлт юу байгаа л гэж хараад байгаа. За тэгэнгүүтээ дараагийн асуудал нь болохоор Python дээр хийж байгаа болохоор бас олон төрлийн аппликейшн гэлтгүү одоо энэ USB камер дээр хийгдэж байгаа байхгүй юу? Max-тай 3 USB камер гэж бодоод байгаа. Тэгэнгүүт USB камера болоод одоо юу нэ одоо яг байгууллага дотор яг холбоотой байгаа IP камер ч юм уу те. Сиши IP камер гэдэг үлээ. IP камер. Тэгээ ерөнхийдөө ийм IP камерууд дээр бас холбох боломжтой. Ямар ч асуудалгүй байгууллага тухайн байгууллага бас мэдээж камер бол байгаа. Ингээд мэдээ камер бол ингээд энд тэнд бол ингээд суйрлуулагдсан байгаа. Тэгээ тэр камернаас бас авах боломжтой. Тэгээ надад бол яг IP камер бэлэн байхгүй болохоор би бол тэрийг бол хийж чадаагүй. Гэхдээ бол үнэхээр боломжтой. Тэгэнгүүтээ юу Монголын ерөнхийдөө ихэнх байгууллагууд бол нэг юм юу гэдэг чинь AI камер бол тавигдсан байдаг. Нэг ийм AI камер гэдэг монитор дээр болохоор ингээд нэг хүн байна гэж хараад байдаг тийм үү? Яг хүн орж байгаа гарч байгааг хардаг. Манайх болохоор яг өөрсдөө хийж байгаа болохоор одоо юу хүн орж байгаа гарч байгааг тоолоод цаашаага ингээд дата болгоод тэр датагаа анализ хийгээд ингээд амар олон хөрвүүлэх боломжтой.
Эсвэл хүн гэлтгүү эсвэл яг ийм хориотой газар руу хүн ачаа авч орж байна авч орохгүй байна уу? Энэ яг ажилтан мөн үү хүн мөн үү гэдгийг ялгадаг ч юм уу те. Ажилтан мөн бол цаашаага яваад одоо юу гэдэг Face ID те. Одоо нөгөө нүүр царайгаар одоо ажилчдын одоо яг ажилд ирж байгаа ажлаас гарч байгаа гэдэг цагийг бүртгэдэг систем ч юм уу. Тиймэрхүү хөгжүүлээд явах бүрэн боломжтой. Тэгээ яг иймэрхүү яг бэлэн зарагдж байгаа бүтээгдэхүүнүүд бол боломжгүй байдаг. Яг л яг эцсийн бүтээгдэхүүн болоо гаргаад ирсэн болохоор нэг боломжгүй. Тэгэл нэг юм тийм яг одоо хөгжүүлэлтийн төвшөндөө явж байгаа яаж ч хөгжүүлж болно одоо тухайн байгууллагын яг ингэх хэрэгтэй ийм хэрэгтэй байна гэдэг энэ дээр нэмээд ерөнхийдөө аюу хүмүүс бас их холбогдож байгаа. Гэхдээ тэрэн дотор бол ерөнхийдөө наачаа USB камер гэлтдэггүй IP камер ч юм уу эсвэл байгууллага дотор ажиллаж байгаа AI камертай холбох боломжтой юу гэж авч ирж байгаа. Ерөнхийдөө боломжтой гэж бодож байгаа. Тэгэнгүүт яг байгууллагын тийм IP камертай яг ингээ онлайнаар холбогдоод ингээ хийж үзэх тийм төвшин бол дараагийн төвшөнд яригдана. Гэтэ эхний ээлжинд бол яг компьютер шаардлагагүй жижиг Raspberry ийм орчинд бол яг real time дээр одоо зургийн боловсруулалт хийж байна. Тэ? Одоо хабын аюулгүй байдлын тийм AI ашигласан тийм зургийн боловсруулалт хийгдэж байна гэдэг. Одоо гацалт байхгүй. Хийгдэж байгаа гэсэн бичлэгээ одоо яг одоо хийж байгаа яг одоо өнөөдрийн төвшөнд хийгдсэн яг эцсийн байдлаар бол тайлбарлаж байна. Одоо энэс цаашаа бол багсаар ерөөхдөө бол хөгжүүлэлт орно. Ингэн тэгнэ. Тэгээ энэ эцсийн байдлаа гаргаад ирвэл яг тэндээс мобайл аппликейшн руу хөрвүүлэх бас боломжтой. Ер нь тэрийг бол 2-т 3-т халахна гэж бодоод. 2-т халах юм бол одоо USB камера болоод яг байгууллагт ажил яг ашиглагдаж байгаа IP камер ч юм уу эсвэл AI камертай холбох тийм ажиллагаа байвал бас хамтран ажиллах бас боломжтой гэж үзээд байна. Тэгээ энэ хүрээд ерөнхийдөө бол бичлэгээ дуусгах гэж бодож байна. Тэгээ дараагийн бичлэгээр бол одоо юу гэдэг дараагийн бичлэгээ одоо энэ удаа бол нөгөө хабын системийг бол AI хабын системийг дэмжих AI систем бол хийгээд тэргээ танилцуулж байна. Дараагийн бичлэгээр гэх юм бол нөгөө нүүр царай таниад цагийн бүртгэлийг ингээ автоматар хяндаг тийм систем тий цагийн бүртгэдэг одоо ажилт чинь гарч ийн гэдэг. Тэгээ нүүр царай таньдаг тийм систем хийсэн тэрнийхэн бичлэгийг бол хийн ус гэж бодож байна. За тэгээд дараагийн бичлэгээр уулзлаа.